Ивэн тэтгэгч Хас банк. Ямар эмэгтэй шүү таалагддаг гэлээ зан ийч. Дуутай шуудаа тий. Яг манай их шиг За. Чи орчоогүй л юу вэ? сайн байна уу? За сайн байна уу? 87 дугаартай их хэртнэ. За ямар ажил хийдэг вэ? Шонгор цах дээр ачигч хийдэг. Чи өөрийнхөө одоо тэр хийж байгаа ажилдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Сэтгэл хангалуун байдаг. Хүн өөр ажилтай л байвал сайхан юм. Ажил хүний голно гэхээс хүн бол ажиллах болохгүй шүү дээ. Би 13 тагаас ажиллаж хийж гисэн. Тэгээ 13 тагаас эхэлж шонгор цах дээр ачигч хийж эхэлж гисэн. Бага наснаа ер нь бол захтайгаар оролцсон. За анх гарч байгаад бол яг нэг гурил чүүтэй дийлдэг байсан. Нэг жил яваад ирүүлсэн уран шүү дээ. Ямар арга барилыг мэдчихвэл тэгээс. Доод хязгаарна гэвэл өдрийн 20,000. Тэгээд ачаал нэг хэсээд бүр дийлдэхэ байх юм бол өдрийн 25,000 болно. Тий. Тэндээсээ хоолоо авч идэнэ. Тэгэл 7 хоногийн 7 өдөр ажиллана. Эхнэр сурдаг тэгэл 2 хүүхэдтэй ажил нэг ганцаараа ажиллаад хүрэлцээ муутай л байгаа. Шантрах үе байлгүй яах вэ? Ядарч байгаа үед бол тэгэл үр хүүхдүүд л одоо тэгэл харагдтаа. Яах ёстой вэ тий? Тэднийг одоо сайхан амьдралыг үүсгэхэд бол ажиллах төрөлхөө их ёстой. Ажил хийхгүй бол одоо юугаар амьдарч болохгүй шүү дээ. Хоол ундтай таслахгүй байх ёстой. Одоо том болонгууд нь суралцах тийм боломжийг нь хангах ёстой. Тэр их үүргийнхээ үүргээд агуулгал бүсдэх ёстой. Хүүтэй боллоо гэж баярлалаа. Тэгээд дараад нь болохоор ахаал охинтой боллоо гэж баярлалаа. Ер нь бол ингээл өөр хүүхдтэй болохоор баярлж байна. Тогтсон орлоготой энэс дотооргүй зээлгүй тийм л амьдралыг хүсээд байгаа байхгүй юу. Мөрөөдөд одоо ажил хийгээл явж байна. Одоохондоо залуу байна яг хичээвэл болох байх гэж бодож байна. Цалингийн зээл авсан. 5 сая төгрөг аваад 2 жилийн турш төлөөл. Ерөнхийдөө одоо дуусч байна да. За нэг өөрийн гэсэн нэг гэр худалдаж авлаа. За тэгээд сайхан тогтчууллаа. 25 жил би одоо амьдрахтаа юм бол аавын хайр гэдэг юм бол үзээгүй. Аавын хайрыг ээж мэдрүүлдэг байсан. Одоо би өөрөө хүүхэдтэй болцсон тий. Одоо аавын хайрыг мэдэрхгээд явж байна. Тэр ингээд инээлгдэхгүй байна уу тий. Тэгэл орой гэртээ тараад очиж штэ. Тэгэхээр одоо ихснэр хүүхдүүд үүдэн тосаал нүүр гараа угаах халуус бэлдсэн. Хоол унд нь халуунаараа бэлдсэн. Тийм л бүтж авдаг. Тэр болгоныг хараад лаад жаргалтай тий. Ядарснаа тийм мартаа листүүдтэй тий. Магаш нахаад цоо ширнээ гараад. Хой үзүүлбэр үзүүлж хүмүүсийг хөвжөөх тэгжээж алтан баасад оруулах. Алтан баасад оруулах юм бол би юу зүгээр яахаа би сайн мэдэхгүй байна жоохон. Сандраад үзэгч орж мөрж магадгүй. Авьяаслаг монголчууд шоунд дэмжигчээр буюу эсвэл захын ч мус шихаар чамтай хүн ирсэн үү? Манай ихнэр хүүхдүүд энэ үзэгчийн дунд байгаа. Үзэгчнүүд байгаа ирсэн тий. Тэр ааш тий. Том бандын ааш тий. Яа, кровондараа үзсэн. Чи ер нь ихнэртэй хайртай юу гэж асуухад чи ямар хариулт өгөх вэ? Би чамаас сонсомоор байна. Мэдээж хайртай гэж хэлнэ. За. Одоо та үзүүлбэр үзүүлнэ. Бид нэ. Бид юм.
яаган дэлбэсэн сайхан үнэрт ямар цэцэгээ симхи ширтэх шамдан сарууч сэтгэл догтлоо бэлтгэж билээ миний бэлгэлсэн янаг цэцэгээ мэдсээ байж чи авсангүй өрөөдөж дурдж явсан сэтгэл дивээ мөнхий гонигдал архтаа чи аромхон зүү болоод өнгөрсөн хачин цангийг чи би ойлгосонгүй хоохон цэцгийг минь чи тагаагүй онгор чамаасаа би харсангүй миний бэлгэлсэн янаг цэцэгээ мэдсээ байж чи авсангүй өрөөдөж дурдж явсан сэтгэл дивээ мөнхий гонигдал архтаа чи Алтан базар гэдэг юм чинь дарахчихсан бас гоё л юм. Гоё тий гоё үз. Гоё тийм. Чи болохоор надад маш гоё өөрийнхөөрөө илүү дутуу юм байхгүй тий. Чи мөртлөө энэ дуулж байгаа дуугаач гэсэн яг өөрийнхөөрөө ингээд айгүй гоё мэдэрч дууллаа. Тэгээд ер нь цаашаа бол ирээдүй бол нэлээ маш харагдаж байгаа учраас надад бол чамайг дунд нь бас ингээд шилээгээд бас нэг шатматаа оруулж яхаар зүгээр сайх 32 та заавал харна гэсэн үднээс чамайг сая Алтан базар дарлаа. Баярлалаа. Амжилт хүсье цаашаа. Баярлалаа. Чи ойлгож байгаа тий? Ойлгосон. Ойлгож байгаа. Хаашаа явах вэ? Маш их баярлалаа. Одоо хаашаа явах вэ? Одоо гэрэл гарна. Биш ээ. Одоо ингэдэг чинь шилдэг 32-д орно. Yes! хагас санаа. Чи үнэхээр гинэртэй хайртай юм байна. Гэрлүүгээ дадагч. Гинэртэй амлсан амлт бий. Гайхалтай. Баярлалаа. Чи уучлаарай. Чи яг юу гэж амласан юм? Шилдэг 8 багтана гэж би амласан байгаа. Тэр амлалтандаа үлчээрээ. Мэдсээр Бач чи авсангүй мөрөдөж
дурдж авсан сэтгэл димээ мөнхийн гуниглал орхилооч Бидний сэтгэл айгүй хөдөлж байна л да. Тэгээ одоо сэтгэлүүдийг сонсъё. Би бол өөрөө чинь дэндүү барахлаа. баярлалаа. Баяр хүргэе. Баярлалаа. За чимгээ сэтгэлдээ хэлнэ үү? Гэр бүлийнхэндээ чи амьдралд дэндүү хайртай хүн юм байна. Тийм учраас амьдрал чамайг нялааж байгаа шүү. Баярлалаа. Яа. Чиний мэдрэмж, дуулж байгаа мэдрэмж ямар ч байсан надад маш их таалагдлаа. Дууг ингэж дуулах хэрэгтэй юм байна л да. Ер нь бол Баярлалаа. дуугаа гоё сонгосон байна. Маш сайхан байна. Надад маш таалагдлаа. Баярлалаа. Энэ төвс ингээд дуулахаар яг өөрийгөө аалтай хүмүүс л болдог шүү дээ. Энэ яг өөрөөр. Ямар вэ? Баса тарсан ч ямар вэ? Аим гоё. Тэний энэ ямар юм бэ? Хадаа Та нар дараач. Та нар хурдан л дарж үзсэн. хадаа дүүж гэнэ үү? Аим гоё. За. Ямар гоё. За хурдан дэгэл энийг дараа. Одоо шууд стратад дараа. Хичээл зүтгэлийг хувь тавилан үнэлдэг гэдэг. Шоуны маань анхны алтан баазрыг энгийн даруй хөдөлмөрч эгэл нэгэн залуу энг хэрдэн маань авч шууд хагас шигшээ тоглолтод орох тасалбараа халаасаллаа. Аяслаг монголчууд шоуг үзэж байгаад баярлалаа. Хэрэг та илүү сонирхолтой онцгой үзүүлбэр үзхийг хүсвэл манай YouTube сувагт мэдээрэй.